сайхан үзэгчдээ ML телевизийг сонгож байгаа танд баярлалаа. За энэ цаг мөчид 7 хоногийн онцлог ярилцлагын нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийнхаа эхэнд уламжлал ёсоор өнгөрч байгаа 7 хоногийн өдөр бүрийн онцлог хүн, онцлог үйл явдал юу байсан бэ гэдгийг эргэн нэг сануулъя. За даваа гараг буюу 11-р сарын 27-ны өдөр. За энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн, балмад хэрцгий аллах үйлдсэн гэмт этгээдүүдэд цаазар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа хууль зүйн дотоод хэргийн сайдад хүргүүллээ. Хэдийгээр цаазар авах ял нь хүмүүнлэг бус хэдий ч за хөл дээрээч бат зогсож амжаагүй хөнөөсөж гараагүй нэлх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрлөختний ёсонд харшлах онц ноцтой харгас хэрцгий жигшүүрт үйлдэл юмаа гэж ерөнхийлөгч үзсэн учраас ийм шийдвэрт хүрсэн байна. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг хөнөөсөн, дарчлаанд зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдийг цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа хууль зүйн дотоод хэргийн яамд бол өнөөдөр хүргүүлж байгаа. Ийм төрлийн гэмт хэрэг хийсэн хүмүүст мөн ерөнхийлөгчийн зүгээс энэ ажлын хугацаанд уучлал үзүүлэхгүй гэсэн ийм хатуу бодолтой байгаа. Зүг баха. 11-р сарын 28-ны мегмар гараг за энэ өдөр 1988 оноос хойш 30 дахь жилдээгээ золгож байгаа гоёл 2018 наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. За энэхүү наадмаас хүн бүрийн тесэн ядан хүлээдэг топ модель хэмээх эрхэм хүндтэй шагналыг загвар өмсөгч туяа цэцгийн халиунаа хүртсэн юм а. За түүний шагналыг Монголын хамгийн анхны топ моделээр тодорч байсан загвар өмсөгч Од гэрэл гардуулан өгсөн. Шинэхэн топ модель халиунагийн тухайд энэхүү нэр хүндтэй шагналаа гартаж авсныхаа дараа сэтгэлээсээ хуваалцсан юм а. За халиунагийн тухайд 2000 оноос хойш буюу 13 настайгаас эхлээд энэ чиглэлээр хичээлж эхэлсэн юм байна. Энэхүү 17 жилийн дараа топ модель хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртлээ. За энэ шагнал бол надад асар их хүч хөдөлмөр төвчээрээр ирсэн шагнал гэж би хувьдаа бодож байна. Маш их баяртай байна. Энэ хугацаанд надтай хамтарч байсан бүхий л хүмүүстээ маш их талархаж байна гэдгээ илэрхийлж байсан юм а. За үүнээс гадна гоёл наадамд орохгүй гэсэн бодолтой байсан юм байна энэ жил. За гэхдээ 30 дахь жилийн тохиож байгаа учраас гээд энэ наадмаа хүндэтгээд загварын тайзнаа алгасан. Гэтэл одоо энэ том нэр хүндтэй шагналын эзэн болсондоо одоо туйлын их баяртай байна гэдгээ тэрээр сэтгэлдээ дурдсан байсан юм а. 11-р сарын 29-ний 5 гараг за энэ өдөр Улсын их хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Төв банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг цаашид хилцээд явах нь зөв юм а гэдэг байр суурьнд гишүүд хүрлээ. За Монгол улсад өнөөдрийн байдлаар 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын банкны салбарт нийтдээ 27 их найт төгрөг эргэлддэг. За үүнийг дотор нь задлаад үзэх юм бол 3.3 их найт төгрөг буюу 12% нь эзэдийн хөрөнгө, харин 24 их найт төгрөг буюу 88% нь олон нийтийн хоримтлал байдаг. Нийтдээ 820 мянган зээлдэгч байдгаа гэх тоо мэдээлж гарсан байна. За гэхдээ арилжааны банкуудын эзэд хөрөнгө оруулагч банкируудад тавих эдийн засаг болон нийгмийн шаардлагыг өндөржүүлсэн байна. За тиймээс олон нийтийн хуримтлалын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Монголын төр арилжааны банкны богцонд 3 сая иргэнтэйгээ орчхоод байгаа асуудалд анхаарал хандуулж банкуд охин компани байгуулж байгаа энэ асуудлыг ч бас зохицуулах хэрэгтэй юм а гэдэг санал зарим нэр бүхий гишүүдээс гарч байлаа. 11-р сарын 30-ны пүрэв гараг за энэ өдөр авилгатай тэмцэх газрынхан Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан зол жаргалыг баривчилж за 20461-р ангид саатууллаа. Түүнийг хорих болсон шалтгаан тодорхой бос байгаа ч Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 3.7 их найт төгрөгийг орон сууцны хөтөлбөрт 1.9 их найт төгрөгийг үн докторжуулах хөтөлбөрт дур мэдэн зарцуулсан гэж Улсын их хурлын гишүүн аюур сайхан мэдэгдэж байсан удаатай юм а.
12 дугаар сарын 1-ний баасан гараг за энэ өдрийн онцлог үйл явдал бол Улсын их хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Цэндийн Нямдоржийн хийсэн мэдээлэл байлаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын хуралдаа өнөөдөр ээлж тусаар хуралдаж зоригийн хэргийг нууцаас гаргах асуудлыг гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байна. За зоригийн аймаг насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий 3 хүнд ялж шийтгүүлээд байгаа. За уг хэрэгтэй холбогдуулаад 14926 хуудас бүхий хавц тэргийг нууцаас гаргах шийдвэрийг засгийн газрын ээлж тус хуралдаанаар өнөөдөр гаргаж дэмжлээ. За үүнтэй холбогдуулж тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хадгалалтын статусыг өөрчилж улсын ерөнхий прокурорын газрын эрүүгийн хэргийн эсвэл улсын дээд шүүхийн архивд шилжүүлнэ гэдгийг хууль зүйн сайд бол мэдгдлээ. Харин хэргийн захиалагчтай холбоотой 74 хуудас бүхий материалыг нууцад хэвээр үлдээх юм байна. Тийм учраас захиалагчийг эрен сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэрэгээс тусгаарлаж шалгалтын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ. Цаашдаа бол энэ хэргийг нууцаас гаргаснаар танилцах тэгээ дээрээс нь өмгөөлөгч нар нь нууцын хачинд орчихсон байсан тэрнээс гарах юм ажлууд хийгднэ гэдгийг би та бүхэнд мэдээлье. За ингээд үзэгчтэй та бүхэндээ бид өнгөрч байгаа 7 хоногийн өдөр бүрийн онцлог үйл явдал онцлог хүнийг танилцууллаа. Үргэлжлүүлээд энэ 7 хоногийн онцлог хүнтэй та бүхнийгаа уулзуулъя. 7 хоногийн онцлогын ярилцлагын нэвтрүүлэг үргэлжилж байна. За өнгөрч байгаа 7 хоногийн онцлог сэдвээр бид банкны тухай хуулийн төслийг нэрлэж байгаамаа. За ерөнхийдөө төв банк болоод арилжааны банкудтай холбоотой энэ хуулийн төсөл юу болоод байгаа юм, яг ямар шалтгаан нөхцөл байгаа юм бол гэх мэтчлэн одоо олон асуулт байгаа учраас энэ сэдвийн хүрээнд үзэгч та бүхэндээ бид илүү дэлгэрэнгүй бодиттой мэдээлэл өгөх үүднээс за ажлын хэсгийг ахалж байгаа Улсын их хурлын гишүүн, эдийн засгийн байнгын орооны гишүүн, болдын жавхлан гишүүнтэй та бүхнийгаа уулзах гэж байна. За бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Бас телевиз үзэгчдийн өрөө мэндийг төшөөлж байна. Банкны асуудал бол үнэхээр монголчуудын өмнө тулгамдсан асуудлын нэг мөн үгүй мөн. Ялангуяа зээлийн хүүгийн асуудал ч гэдэг юм уу те. Гэхдээ яг одоо Улсын их хурлын түвшинд хэлц хэсгийг нь дэмжиж байгаа нэг хоёр хуулийн төсөл байгаа. Гэхдээ алинд нь ямар заалт яваад байгаа ингээд нэг юм толгоо эргэсэн гэмээр нэг юм асуудлууд яваад байна л да. Тэгээ энэ хуулийн төслийн ялгаа заг гол зохицуултыг нь та эхлээд нэг мэдээлэхгүй юу? Төв банкны хууль маань манай ерөөсөө нийгмийн эдийн засгийн толгуур хуулиудын нэг. 1990 онд бид нийгмийн өөрчлөлт хийгдээд шинэ нийгэмд орсондоо зэрэгцэл анх гарсан хуулиудын нэг баггүй. Бид төв банктай болоод арилжааны банктай болоод хөрөнгөний биржтэй болоод ингээд санхүүгийн зах зээлээ ингээд задлаад ингээд бид шинэ нийгэмд орж ирсэн. За тэрнээс хойш энэ хуулиуд маань үндсэндээ 27-8 жилийн амьдрал үзлээ. За хэд хэдэн бас эдийн засгийн хүндрэлтэй үеүүдийг одоо үндсэндээ хуулийнхаа хувьд бол энэ зовлонд авсан юм хуулиуд. Тэр бүртээ ингээд шинжлэгдээд туршлагажаад амьдрал дээр одоо тест хийгдээд ингээд сайжраа явж ирсэн. Үндсэндээ 3 удаа тийм том өөрчлөлт орсон байдیں۔ Тэгэхээр энэ удаа ч гэсэн мөн энэ бас хямралтай энэ эдийн хүндрэлтэй энэ байдлаас за урдны туршлагуудаа хараад ингээд дараагийн ээлж тийм өөрчлөлтөнд орох зайлшгүй цаг хугацааны шаардлага бий болоод оруулж ирж байна гэж би ингэж харж байгаа. За Зандан шатар эргэлэх газрын дарга Зандан шатар сайд тэргүүтээ 10-аад гишүүн энэ хуулийг өргөн барьсан. За миний хувьд бол хуулийг хүлээж аваад ажиллаж байгаа ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр энэ удаагийн хуулинд одоо олон нийтийн дунд ингээ хүлээлт үүсгээд ингээд яриа мэтгэлцэн болоод байгаа нэг гол асуудал бол энэ зээлийн хүүний дээд хязгаарыг төв банкнаас тогтоож болно болохгүй гэсэн ийм асуудал яригадаад байгаа. За гэтэл яг оруулж ирсэн яг банкны тухай хуулиа ингээд үзэхээр яг энэ өөрөх нь үндсэн хуулийн дээр нь энэ зээлийн хүүг одоо тогтоосон төв банкнд энийг одоо хамааруулсан зүйл огтоос байхгүй байна лээ. За хаанд байна вэ гэхээр хуулийг дагаж мөрдөж орж ирж байгаа 3 хууль байгаа. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгалж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулиа гэдэг. За энэ хуулийн дээр зээлийн хүүний дээд хязгаарыг Монгол банкнаас тогтоож болно гэдэг ингээд заалт орсон. Ийм л асуудлууд орж ирсэн юм л да. Тэгэхээр энэ удаа банкны хуулийн дээр орж иж байгаа өөрчлөлт нь одоо өөрийнхөө суурь хуулиасаа бараг 260 зүйл заалт байдаг. Үндсэндээ бараг 180 гаруй ийм зүйл заалтан дээр нь өөрчлөлт
болж орж ирж байна лээ. Тэгэхээр энэ дунд бол байхгүй. Тэгэхээр яг банкны хуулийнхаа шинжилтийг ярих юм бол бид нар яг энэ өөрчлөлтүүдийг л ярих хэрэгтэй байна. Тэгээ энэ удаагийн банкны хуулийн өөрийнх нь агуулга өөрчлөлтийн үдэл санаа бол энэ зүйлүүд дотор байгаа. Зээлийн хүний асуудлыг тэр Монгол банкны оролцоог болвол өргөн барьсан гишүүдийн санаачлагаар ингэж нэмж орж ирсэн байна л дээ. Тэгэхээр хуулиа банкны хуулиа ярилцж байгаа нь гол уг нь ярилцлах асуудал маань бол ихэнх цагаа бид нар цуцлах ёстой хэсэг нь бол тэр хэсэг. За мэдээж одоо зээлийн хүний асуудал бол олон нийтийн дунд бол мөнхийн сэдв шүү дээ. Одоо зээлийн хүний одоо сэтгэл ханамжтай доод түвшин гэж бол ерөөсөй байдгүй. Тийм ээ. Тэгэхээр одоо ч зээлийн хүүг бол ямагт одоо буулгахыг одоо бодлого зохицуулагч нар, бодлого гаргагч нар бол байнга л нэг зорж одоо тэргүүн ээлжиндээ энэ ажлыг урдуулж явж явах ёстой асуудал л да тийм. Олон нийтийн дунд ч юм хүлээлт үүдээ. Тэгэхээр одоо энэ сэдв хөндөнгүүд л нөгөө нэг том агуулга маань дарагдаад одоо энэ сэдвийг л яриад тойроод байна л да. Банкны тухай хуульд орж байгаа тэр нэмэлт өөрчлөлтөд банкны төлөөлөн удирдах зөвлөлд ямар хүмүүсийг багтаах вэ? Заавал банкны мэргэжилтэй байх ёстой гэх мэт шаардлагууд тавигдсан билээ. Энэ ямар учиртай юм бэ? За энэ шулуун хууль хэд бол маш зөв. Энэ бол маш зөв. Яг өчтөр хуулийн юу хэлцэж байхад чуулган дээр хувь нөлөөлөгч нарт ийм шаардлага тавьж байгаа гэсэн зарим гишүүд юм буруу ойлголт авсан байна лээ. Энэ бол хувь нөлөөлөгч нарт тавьж байгаа шаардлага биш. Хувь нөлөөлөгч хөрөнгө оруулагч хүн бол ямар ч мэргэжилтэй одоо хүн байж болно, ямар сонирхолтой одоо ямар шашин шууд тэр бол хязгаарлалт байж болохгүй. Энэ бол ерөөсөө шууд хүний эрхийн асуудал واخгүй үнцэн болон заасан. Харин тэр хувь нөлөөлөгч нарыг эзэдийн өмнөөс банкнд менежмент хийх төлөөлөн банкыг нь удирдах тэр багт бол харин мэргэжлийн хүмүүс байх ёстой. Тэгжээж тэр хүмүүсийн өөрсдөө хөрөнгө оруулалт аюулгүй байдал нь хангагдана шүү дээ, тийм ээ. Нөгөө талаас хадгалан үзэгчнэрийн мөнгө өрнгийн бас эдийн засгийн үр өгөөжтэй аюулгүй байдал хангагдах ёстой. Тэгэхэд бол тэрийг мэргэжлийн хүмүүс удирдах ёстой гэдэг ийм шаардлагыг нэмж оруулсан байна лээ. Энэ бол би зөв шаардлага гэж бодож байгаа. За өмнөх одоо ингээд 90-ад оны сүүлийн Азийн хямрал 8-9-10 оны 2008-9-10 оны тэр элгийн эдийн засгийн санхүүгийн секторын хямралууд манайд нэлээд гүнзгий туссан, хүчтэй туссан. Тэр үед одоо манай банкын сектор одоо хамгийн хүчтэй донсолгоо авдаг очроо шоконд ордог байхгүй. Ягаад гэвэл ерөөсөө манай санхүүгийн зах зээл маань ерөөсөө 95 гэж тоон дээр гарч ирдэг боловч үндсэндээ 100% баг банкныхаа сектороос хамааралтай. Тэр санхүүгийн эдийн засгийн шокуч ерөөсөө банкар дамжаад манай эдийн засгт нэлээд ингэж шок өгдөг ийм манайхаа ийм суугтай болчихсон. Тийм учраас одоо тэр одоо хямралуудыг эргээд харахад банкн дээр их банкны удирдлагууд дээр 50% нөлөөлөгчдийн зүгээс одоо хяналт нь их сул байгаад ийм харагддаг байхгүй. Хувь нөлөөлөгч хүн бол хадгалан эзэмшигч шиг л авьжил мөнгө хийждэг. Тэгэл ерөөс миний мөнгө өсөж явах ёстой гэж ингээд бодоод үлээгээ сууж идэг. Гэтэл тэнд нь шал өөр юм явж идэг. Энэ үүргийг гүйцэтгэдэг одоо сайн засаглалын зөв засаглалын одоо гол одоо институц нь өөрөө төлөөлөн удирдах зөвлөл байх ёстой байхгүй. Тэгэхээр энэ бол мэргэжлийн байгууллага байх ёстой. Тэгэхээр энийг мэргэжлийн шаардлагуудыг бол мөндөрлжүүлсэн байна лээ. Заавал банк хэрэггүй шүү дээ. Тэр чинь эдийн засгийн мэргэжилтэд бол усралтай ийм зах зээлийн одоо туршлагатай ийм шаардлага хангасан болсон хүчин мэргэжилтэн одоо өнөөлөгчдийг төлөөлөд банкыг удирдах одоо багт ажиллана гэж заасан байна. Нэг хүн хоёр банкыг удирдах болох уу? Ер нь энэ хуулиар яаж зохицуулж байна? Нэг хүн хоёр банкыг удирднаас ойлголт биш. Нэг хувь нөлөөлөгч одоо банк дамжсан хувь нөлөөлөгч байж болох уу гэдэг асуудал яригддаг байхгүй. Тэгэхээр энэ бол яг хөрөнгө оруулагчийн зөвөөс өрөөгөж байгаа зүгээс бол онлын хувьд байж болох боловч манай практикт энэ бол их сөрөг үр дагаврууд авчираад байна л да. Тэгээ манайх ингээд цөөхөн банктай. Тэгэхээр одоо банкны хуулийг төв банкны хуулийг одоо байгаагаар нь бол төгс боловсронгуй болцсон бүх зохицуултыг одоо хэн чадна гэж хэлж чадахгүй шүү дээ, тийм ээ. Тэр бол тийм байх боломжч байхгүй. За ийм үед ингээд банк дамжсан хэд хэдэн банкыг одоо өнөөлөлөгч болсон. За тэрүүгээрээ дамжиж банкны одоо төтмийн үйл ажиллагаанд оролцох, удирдах банк хооронд одоо ямар нэг хуулийн цоор хоороонуудыг ашиглаж харилцагч нар татварт өр өгөөж муутай за өнөөлөгч нартай бас аль нэг талыг нь одоо илүү давуу тал болгосон ийм шийдвэр одоо санхүүгийн зохицуултуудыг хийх ийм практикууд бол ажиглагдаад байгаа. Тэгэхээр манад бол одоо энийг бол бас тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой юм байгаа юм. Гэхдээ энэ залтууд бол одоо банкны хуулинд тодорхой хэмжээнд байгаа. Энийг зүгээр хэрэгжүүлэх явцад бол төв банкны бас хүч сулдаад байгаа юм. Хүч сулдаад байгаа. Ийм тал байгаа. Тэрийг бол одоо төв банкны хуулинд өөрчлөлт оруулах замаар банкны хуулинд биш. Төв банкны хуулинд өөрчлөлт оруулах замаар нэг зохицуулт хийх хэрэгтэй. Ер нь бол өнөөдрийн байгаа байдал, төрний эдийн засгийн байгаа байдал, бидний хүргэсэн босгосон нийгэм бол төр шийдвэр гаргаж бодлого зохицуулагч нарын л
одоо ажлын үр дүн шүү дээ энэ бол. Пүрэв гарагт энэ банкны тухай хуулийг хэлцэх хэсгийн дэмжих асуудлыг улсын хурлын чуулганаар хэлцэж явах явцад тэр гишүүдийн ярьж байгааг сонсож яхнаа ер нь бол банк үндсэн хоёрл үүрэгтэй. Зээл олгоно, иргэдийн мөнгийг хадгална. Гэтэл энэ үүргээсээ хитрээд охин компани байгуулах байдлаар одоо ашиг хонжоо хараад бизнес эрхлэгчтэйгээ өрсөлдөөд явж байна гэдэг зүйл маш хүчтэй шүүмжил болж орж ирсэн. Энэ асуудлыг ер нь энэ хуулиар зохицуулж байгаа юу? Тийм. Тэгэхээр энэ бол зайлшгүй цаг хугацааны шаардлагаар хөндөгдөх ёстой асуудал мөн үгүй мөн. За өргөн баригдсан орж ирж байгаа хуулийг үүсгэхэд бол энэ талаар шинээр зохицуулт хийсэн зүйл бол алга байна лээ. За миний зүгээс одоо ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд ажлын хэсгийн гишүүдтэйгээ бас ярилцсны үндсэн дээр энэ зохицуултуудыг бол нэмэлж оруулах шаардлагатай юм байна гэж бодож байгаа. Хилцүүлгийн явцад гэсэн үг. Тэгээ хилцүүлгийн явцад гэсэн үг. Тэгэхээр энэ одоо байгаа хууль маань хамгийн сүүлд 2010 онд хөндөгдсөн. Тэгэхээр яг 10 оны нэмэлт өөрчлөлтөөр энэ охин компани байгуулж болох, хараат бус компани байгуулж болох залтууд орж ирсэн юм л та. Тэгэхээр тэр үед ямар үзэл санаа агуулгаар орж ирж байсан бэ гэхээр хямралтай эдийн засгийн өндөрлөлт үе шүү дээ. Тэр үед манай хөрөнгөний зах зээл, үнцаасны зах зээл маань ерөөс тоглогчгүй болсон. Одоо бүх одоо хөрөнгөний урсгал маань одоо банкн дээрээ ингээд одоо шавчихсан. За эндээс одоо хөрөнгөний зах зээл рүү одоо мөнгө урсгаж оруулах тэр хуулийн хөшөөрөх шаардлагатай байна гэд ер нь бол тухайн үед маш яаралтай тийм өндөрлөөс гарах эдийн засгийн хямралаас гарах бас нэг сувг байж болох юм а гэсэн ийм зорилгоор өөрчлөлт орж исэн. Тэгэхээр одоо бол цаг үе нөр болсон. Энэ тэр үедээ бол энэ хуулийн зохицуултууд бол их биш ч гэсэн тодорхой хэмжээнд бол хөрөнгөний зах зээл дээр дэмжлэг үзүүлсэн гэж боддог. Ялангуяа болсон хүчний хувьд энэ чинь банкуд энэ дээр идэвхжээд ирэхээр илүү одоо урт хугацаанд доктортой бэлтгэгдсэн болсон хүчнүүд бол олцсон санхүүгийн зах зээлийн болсон хүчнүүд бол банкн дээр их төвлөрч үйдэг. Тэр хүмүүсийг хөрөнгөний зах зээлээр одоо бэлтгэх анхаарланд болгоход бас том хөшөөрөх болсон гэж боддог. Яг гоо бас эргэл хэлий зүгээр охин компани банкуд байгуулад ингээд ажиллаж яах гэдэг дээр бас л банкуудыг бас ингээд нэг төрөнд бургуудгаад байх бас аргагүй шүү дээ. Энэ чинь нэгэн хуулийнх нь боломжууд нь ингээд гарцсан амьдрал дээр ингээд хэрэглээд эхлэхээр олон суугууд нь нэгдэд ирдэм байл та тэрийг дамжаад тэгэхээр бас бизнесийн байгууллага ингээд явж байна. Харин энийг далимдуулж хадгаламж эзэмшигч гэдэг маань энэ нийт ард түмний одоо нийт ард түм тийм ээ хадгаламж гэдэг бол ерөөс тэдгэрийн одоо иргэдийн маань мөнгөн хөрөнгө хадгаламж байхгүй. Тэгэхээр тэр бол хамгийн банкар дамжиж энэ ихтгэлцэлтэр тогтдог институцээр дамжиж хамгийн найдвартай одоо тийм актив хөрөнгөнд байршиж байгаа хэвээр. Хичнээн одоо банк өөр ашигын төлөө явж байгаа ч гэсэн хамгийн түрүүнд актив хөрөнгө нь бол аюулгүй байдалтай байх хэвээр. Эрсдэлгүй байх хэвээр. Тэрний дараа хоёрдугаар ээлжинд ашиг одоо өгөөж бид харж байгаа хэвээр байхгүй. Ийм зарчмаар ажиллах хэвээр. Гэтэл одоо энэ охин компани энэ хуулийн боломжийг одоо далимдуулж хадгаламж эзэмшигчдийн мөнгө хөрөнгийг хөрөнгөний зах зээл рүү одоо дамжуулж оруулах, үнцаасны зах зээл рүү дамжуулж оруулах. За мөн одоо өөр одоо бизнесийн салбарууд руу ашиг олох зорилгоор банк өөрөө одоо охин компани болж 100% өөрөө эзэмшигч нь болж ингэж оруулж явуулах нь бол эргээд хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөнд эрсдэлтэй байна. Эрсдэл хамгийн эрсдэл. Энийг төв банкор хянаж явах хэрэгтэй юм байна. Заавал. Яагаад вэ гэхээр нийт одоо банкн дээр байгаа 27 их найт хөргийг би одоо хэд дахин хэлээд одоо энэ их хөрөнгөний ерөөс 12% нь 3.3 их найт хөрөнгө бусд нь олон нийтийн хөрөнгө байдаг. Тэгэхээр тэр олон нийтийн хөрөнгийг өмнөөс шийдвэр гаргах, тэрийг аюулгүй эдийн засгийн аюулгүй байдлыг нь хангах хяналттай авах үүрэгтэй хамгийн гол институт, цорын ганц институт бол төв банк өөр. Тэгэхээр төв банкны хяналтад авах зэвсгийг хүчтэй болгож өгөх хэрэгтэй, улам л хүчтэй болгож өгөх хэрэгтэй. Тэгсэн хэрэг нөгөө талдаа олон нийтийн хөрөнгөд аюулгүй байдал нь хангах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо банкны хуулийн дээр байгаа одоо сул ийм цорхоо ийм талуудыг энэ бол энэ удаагийн хуулиар бол заавал одоо өөрчлөлт оруулж өгөх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд яг Монгол банкны төр зэвсгийг нь хүчтэй болгож өгч чадчих байгаа юм уу? Яг тэгэхээр эргээд банкны тухай хууль яригадаад тэгэхээр яана одоо нөгөө банкнд байгаа хэдэн төгрөг маань даалга болчих юм биш байгаа та гэдэг нэг тийм болгоомжлол бас төрөөд байгаа. Тийм зөв одоо иргэдэд маань бол ийм болгоомжлол байх хэрэгтэй. Энэ болгоомжлоо бүрж их үнзгэрүүлж санхүүгийн мэдлэг банкны тухай ойлголтуудаа их сайжруулж байх хэрэгтэй. Хадгаламж хийгээд хадгаламж байна. За миний хадгаламж цаана даатгах гэсэн байна уу үгүй юу гэдгийг банкудаас нь шаардах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнөөс бид чинь банкны секторын ард талд одоо хамгаалалт болгож банкуд дэх хадгаламжийн даатгалын тухай юм хууль гарсан. Тэгээд одоо хадгаламжны корпорац гэж байгуулагдсан. Там одоо банкнд мөнгө авч хадгалуулж байгаа бол таны өмнөөс таны мөнгийг банк зардал гаргаад эзэн өөрөө зардал гаргаад
цаад одоо тэр даатгалын компани даатгуулж явах ёстой. Энэ бол заавал даатгал. Тэрийг нь одоо хадгалан зөвшөөрч банкудаас очиж шаардж явах ёстой байхгүй хамгийн нэгдүгээр. Энийг далимдуулаад би өөр энийг хадгалан зөвшөөрч нэрийг бас хэлье гэж бод. За тэгээд яг таны асуултанд орох юм бол за яг одоо миний банкнд итгэх итгэл энэ хуулиар одоо сайжирж гэнэ үү? Ямар баталгаа нэмэгдэж гэнэ үү та асууж байна тий. Тэгэхээр энэ тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За энд гол зүйл юу вэ гэхээр банкны одоо төв банкнаас банкудад тавих хяналт шалгалтын тогтолцоог за хяналт шалгалтын өөрийн механизмынх нь бие даасантай хараат бус байдлыг нь сайжруулах ийм зал зохицуултууд бол нэмж орсон байна. Агуулгын гол том өөрчлөлт нь юу вэ гэхээр өнөөдрийг хүртэл явж ирсэн хяналт шалгалтын тогтолцоо маань бол одоо байгаа байдал дээр үнэлт хийж арга хэмжээ авдаг. Бодлого хэмжээнүүд авдаг. Тэгвэл яг одоо бид нар олон улсын стандарт руу нийцчих гэж бид сүүлийн 10 жилийн төв банкны явж байгаа юм л да өөрчлөлтөд. Өнөөдөр ингээл хуулиндаа яг текст бол бууж орж ирж байгаа юм. Тэрнээс судалгаа бол маш олон жил хийгдсэн. За Базелийн хороо гэж өөрөөр төв банкуудын төв банк гэдэг хязгаар одоо Базелд байдаг. Олон улсын төлбөртэй тооцооны төв томоохон олон улсын одоо ийм банк байдаг. За тэндээс бол ерөнхийдөө ийм стандартуудыг гаргадаг. Тэрэнд одоо гишүүн орнууд энийг хөдөлгөөний зөвшөөрч одоо бүх нийтээрээ энийг дагаж одоо сайн туршлагыг нь өөрсдөө нэвтрүүлдэг. Тэгэхээр тэр гол зарчим юу гэдэг вэ гэхээр урьдчилсан судалгаа эрсдэлд суурилсан хяналт шалгалт гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ банкн дээр ямар нэг эрсдэл тодорхой хугацааны дараа учирч болцсошгүй гэдгийг одоо урьдчилсан хяналт шалгалтаар тогтоогоод ингээд одоо зөөлнөөс нь хатуу хүртэл одоо төв банкнаас албалгын арга хэмжээнд шатраад авч эхэлдэг байхгүй. Тэгээ тэрнээс одоо бүр гинт нэгүүд энэ банк дампуурчлаа гэж зарлах биш. Хэдэн сарын өмнөөс энэ банкн дээр одоо үүсч болцсошгүй эрсдлийг засч янзлах зохицуултын арга хэмжээнүүдийг одоо аваад эхэлнэ гэсэн үг. Ийм зохицуултыг энэ банкны хуулинд оруулж байгаа гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм шалгалтууд одоо энэ чинь үндсэндээ ийм шилжилтийн процесс дуусч байгаа гэсэн үг. Энд бол төв банкны үндсэндээ бараг 10 жил бэлтгэж ирсэн. Одоо төв банкны шалгалтын газар гэхэд одоо 2 хяналт шалгалт хийцүүдэг. Гац дээр хяналт шалгалт хийц, зайнаас тавих хяналт шалгалт хийц. Өөрөөр хэлбэл зайнаас хяналт шалгалт тавих функц нь бол одоо миний яриад байгаа эрсдэлд суурилсан ийм хяналт шалгалтыг хийдэг функц байна. Тэгэхээр энэ бол үндсэндээ төв банкн дээр бол нэлээд бэлтгэж ирсэн. За одоо яг хуулинд оруулаад энийг нөшөө хуульчж өгөх юм бол яг амьдрал дээр нь илүү хүчтэй болж ирнэ л гэсэн үг. Тэгэхээр ийм өөрчлөлтүүд ийм томоохон ийм агуулгын ийм концепцийн өөрчлөлтүүд орж ирэхээр одоо байгаа дасцсан ийм зах зээл банк төв банкны хоорондоо харилцаанд бол цоошин харилцаа үүсч орж иж байгаа юм. Энд бол мэдээж альж талууд нь энэ дээр бол цочорж хүлээж авах одоо цоошин зүйл дасан зохицох юм хугацаа заавалжгүй ийм шаардлагатай болж ирж байгаа. Энэ арилжааны банкнуудтай холбоотой хуулийн цэцлэг ярих үед тэр арилжааны банк эрхэлж байгаа удирдах төвшөнд ажиллаж байгаа хүмүүс нь ямар байр суурь илэрхийлж байгаа юм? Яг тэрийг бол тэр хүмүүс маань энийг банкны хуулиа ойлгоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энд дээр хамгийн том одоо ашиг сонирхол гэдэг юм. Ашиг сонирхлын дараалал гэдэг юм ойлголтоо бид нэр зэгцэлж авах хэрэгтэй. Банкн дээр байгаа эргэлтийн хөрөнгөний эцсийн одоо нэгдүгээр тавих эрх ашиг бол олон нийтийн хөрөнгө. Хадгалан зөвшнэр хөрөнгө. Тэрний аюулгүй байдал байх хэрэгтэй байхгүй юу? Тэрний дараа одоо банкирууд, хувьцаа эзэмшигчдэр, хуулийн төлөвчнөр ашиг өр өгөөж харах хэрэгтэй. Тэгэхээр тэр аюулгүй байдлын төлөө одоо хуулийн төлөвчнөр, төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд, банкирууд төв банктай нийлж энийг одоо хуулийг зөвшөөрж энэ хуулийн хэрэгжилтэн дээр аль аль талаас хичээж ажиллах хэрэгтэй. Гэхдээ нэг зүйл нь хууль гарлаа гэд одоо аль нэг талын эрх ашигыг хөндөж юм уу, аль нэг талыг барьж ингэж гарч ус болохгүй. Энэ хуулийн өөрчлөлтийн дараа бүх талууд сэтгэл ханамжтай байх хэрэгтэй. Харин сэтгэл ханамжтай байхын тулд энэ ашиг сонирхлын энэ жагсаалт, энэ дарааллуудаа бүгд ижил ойлголттой байх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ? Хуулийн төлөвчнөр өөрсдөө эрх шинийг тавьж болохгүй. Банкныхаа ашигыг нэг тавьж болохгүй, хөрөнгөж нэг тавьж болохгүй. Харин энэ банкны банкны системд байгаа нийт ард түмний маань одоо мөнгөн хуримтлалын эдийн засгийн аюулгүй байдал нэгдүгээр хангагдаж явах ёстой юм байна. Тэгж чадах юм бол манай банкны маань миний одоо хувийн төлсөн хөрөнгө оруулсан банкны маань үйл ажиллагаа тогтвортой байх юм байна. Тэгэх юм бол надаас энэ одоо хадгалан өмсөж цухтааж мөнгө авч явахгүй юм байна. Миний банкнд итгэсээр байх юм байна. Тийм учраас одоо энэ хуулийн зохицуулагдж байгаа одоо ард түмний олон нийтийн мөнгө хөрөнгө аюулгүй байдлын байхын төлөө зохицуултууд зөв юм байна гэдэг дээр санал нэгдэх ёстой. Гүшнөөчлөөр би нэг юм асуух гэсэн. Яг энэ банкны тухай хууль яригадаад ирсэндээ холбогдуулаад ерөнхийдөө банкнуудад актив хөрөнгийн хэмжээг заагаад өчлөө. Яваанда өөрсдөө банкыг одоо нухчин дарж гадны банкыг оруулах тийм суурийг дэвсэж чинь ч гэдэг юм уу. Иймэрхүү талаас бас нэг яриа гараад исэн хэрэг бодтой.
тийм зүйл байхгүй үстэй. Энэ өөрөө том агуулгаараа бол суур хуулийн зохицуулт учраас бол маш олон нийгмийн эдийн засгийн оролцогч нарын одоо эрх ашиг одоо олон юмуд хөндөгдөн. Тэгээ тэр болгоноос одоо хүмүүсийн оролцогч нарын реакцл ингэж явж байгаа бах тийм. Тэрнээс эцэстээ бол дахин хэлэхэд энэ бол манай нийт одоо 3 сая иргэдийн банкны системд итгэж хадгалуулсан тийм мөнгө хөрөнгөний аюулгүй байдал эдийн засгийнх нь одоо баталгааг л улам хангахын тулд одоо бий болгож байгаа юм өөрчлөлтүүд л гэж ойлгох хэрэгтэй. За энэ бүхэн бол банкны тухай хууль дээр яригдж байгаа асуудал. Төв банкны тухай хууль дахиад байна. Тэгээ энэ ер нь төв банкны ерөнхийлөгч хараад бос байж чаддгүй. Та бол төв банкнд олон жил ажилласан байна шүү. Тэгээ энийг тийм хийсвэрээр дүгнж хэлэх асуудал биш. Тэгэхээр энэ төв банкны хараад бус байдлыг хэмждэг, судалдаг, энийг тодорхойлдог тийм олон улсын байгууллагууд, институтууд байдаг. Тэр үнэлгээгээр харах юм бол манайх дундж байгаа. 0-1 хүртэл үнэлгээгээр явахад манайх 0.5-аас 0.6-гийн хооронд байдаг л та. Тэгэхээр энэ бол тийм нэг сайнч үзүүлэлт биш, бас нэг мууч үзүүлэлт биш. За яг харьцангуй бид чинь залуу системтэй болсон шүү дээ. Ерөнхийдөө одоо төв 2 шаталтай болоод бид 27 жилийн л үзэж байна. Тэгэхээр ийм системийн залуу одоо улс орны хувьд бол бас тийм үзүүлэлт бас биш. Бид чинь ингээд энэ амьдрал дөрөөр туршигтаад явж байна. Тэгэхээр төв банкны өөрийнх нь хараад бус бие даасан байдлыг сайжруулна гэдэг нь одоо энэ институцийг өөрөөсөө ингээд агаар дээр авч тавил хинч хурж чадахгүй алдшгүй тийм байгууллага болгочих чинь бас тэр нэг талаас нь хараад иж болохгүй. Нөгөө талаас ерөөсөө сая миний хэлээд байгааг би давтчихлаа. Ерөөсөө энэ төв банк нь өөрөө банкны системээ бодлогоор хангаж байдаг, хяналтаа тавьж байдаг. Энэ хяналт гэдэг чинь ард түмний хүмүүс, олон нийтийн хүмүүс хяналт тавьж байгаа асуудал байхгүй. Одоо банкн дээр байршиж байгаа олон нийтийн одоо хөрөнгөний өмнөөс одоо тэр банкирууд энэ дээр одоо тэр хөрөнгийг зөв удирдах гэнэ, буруу удирдах гэнэ, ямар систем учрах чинь гэдгийг л удирдах байгаа тийм хяналт тавьж байгаа институт. Тэр институт нь өөрөө улс төрөөс хараад байж л одоо тэр энэ хяналтын үр хөнгөцийг илүү сайн хийж чадна шүү дээ. Тэрийг л одоо шийдвэр нь өөрөө зөв дунд урт хугацаанд маш доктортой байх олон нийтийн ашиг хангасан тэр шийдвэрийг одоо гаргадаг институцийг бий болгох гэж л энэ төв банкны бие даасан хараад бус байдлыг сайжруулах ёстой гэж яригадаад байгаа юм л та. Тэгэхээр энэ дэр гол өөрчлөлт хийж байгаа нюанс нь бол яг хуу одоо байгаа хуулийнхад хүрээнд бол төв банкны ерөнхийлөгч бол нэлээдгүй бас эрх мэдэлтэйгээр шийдвэрүүдээ ингэж гаргаж явдаг. За тэрийг олон улсын стандарт, олон улсын загварлууд нийцүүлж нэг коллегийн зарчмаар багаар шийдэх энэ хуулийн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж үзээд энэ удаа оруулж ирсэн байна. За энэ удаагийн хуулийн өөрчлөлтөн дээр бол олон улсын зөвлөхүүд, олон улсын байгууллагуудын, олон улсын одоо төв банкуудын сайн туршлагуудыг нэлээд тусгаж өгч олон жил судалсны үндсэн дээр ингэж оруулж ирж байгаа гэж би ойлгож байгаа. За эдийн засгийн хувьд заас энэ банкнд ажиллаж байсан хүний хувьд ч гэсэн цаг хугацааны хувьд бол энэ өөрчлөлтүүдийг бол хийх цаг болсон гэж үзэж байгаа. Мөнгөний бодлогын зөвлөл гэж байгуулах юм байлээ шүү дээ. Тэгээ энэ зөвлөл миний сонсноор 7 гишүүнтэй. 4-ийг нь бол улсын хурлаас томилно гэдэг зөвлөл. Энэ хэр зөв юм бэ? Улсын хурлаас томилчих юм бол эргээд л Монгол банкны, төв банкны чинь хараад бус байдал алдагдах юм шүү. За тэгэхээр яг хуу хэрвээ бүгд за ингээд тэр коллектив болж яах гэдэг маань айгүй том өөрчлөлт тийм ээ. Тэр одоо олон багаараа шийддэг болох нь. За тэр дундаа тэрийг яаж бүрдүүлэх гэдэг чинь бас дараагийн асуудал. Энэ бүрдүүлснийг бүрдүүлж байгааг бас хараад бус бие даасан байлгахын тулд нэг хүн тэр чинь бүрдүүлдэг байж болохгүй тийм ээ. Монгол банкны ерөнхийлөгч нь өөрөө бүх багаа бүрдүүлдэг бас байж болохгүй. Тэгэхээр энийг нь бас Монгол банкны ерөнхийлөгчөөс нь салгаад их хурал дээр төв банкны өөрийнх нь одоо ажиллагаа тайлагнадаг удирдах дэд байгууллага их хурал дээрээс нь томилдог байлгахаар ингэж зохицуулт хийсэн зөв гэж бодож байна. Монгол банк бол хамтын шийдвэр гаргадаг үстэй. Одоо байгаа хуулиар бол тийм зохицуулт байхгүй. Энэ 7 хоногийн бас нэг яагаад би танаас сая энэ асуултыг асуусан бэ гэхээр энэ 7 хоногт одоо Монгол банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан цол жаргалыг баривчлалаа л да. Тэгээ бас үн докторжуулах хөтөлбөр гэл хэд хэдэн асуудалтай холбогдуулаад шалгаж байгаа юм байна. Тэгээ тухайн үед энэ бүх шийдвэрийг гаргахад та бол тэргүүндэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн. Тэгэхээр цол жаргал гэдэг хүн ганцаараа шийдвэр гаргаад явцсан болж тарах уу, хамтаараа шийдвэр гаргаад явж байсан бол тарах уу гэж асуух гэсэн. Тийм. Яг энэ одоо ингээд зүйсний логик асуулт л та. Хуулийн байгууллага яг ямар асуудлаар одоо хөндөд ингээд шалгаж байгааг нь бол би шууд хэлж мэдэхгүй шүү дээ. Хуулийн байгууллагаас нэг тодорхойлох хэрэгтэй. За
Ер нь өнөөдөр хүртэл ингээд 27-8 жилийн хугацаанд Төв банк ажиллаж ирэхдээ энэ хуулийнхаа хүрээнд л ажиллаж ирсэн байдаг. 3 ерөнхийлөгчтэй, 1 эрлэгч, 2 дэд ерөнхийлөгчтэй. 2 дэд ерөнхийлөгч бол одоо чиглэлээр хариуцдаг, чиглэлээр хариуцдаг. Тэрүүн дэд ерөнхийлөгчийн хувьд одоо 2 ерөнхийлөгчөө чиг үргэлж гэсэн ерөнхийлөгчийн зүгээс тогтоож өгдөг. За миний зүгээс яг 20 хэдэн жилийн юугаар нөл өөрчлөлтүүд явж ирсэн л дээ. Тэрүүн дэд ерөнхийлөгч бол банкуд тавих хяналтын функцийг хариуцдаг. Өөрөөр энэ чиг үүргээрээ ерөнхийлөгч шийдвэр гаргахад нь одоо дэм болдог гэсэн үг. За дэд ерөнхийлөгчийн хувьд бол голцоо банкныхаа арын албад төлбөр тооцоо, мэдээлэл технологийн, банк хоорондын төлбөр тооцоох ийм одоо арын албаны ажлуудаа хариуцаад мөн тэр чиглэлээрээ ерөнхийлөгч шийдвэр гаргахад нь ингээд дэм болоод ингээд явдаг л да. Тэгэхээр одоо юу гэдэг яг барууны Америкийн зарчим шиг одоо Америкийн нөөцийн банк шиг одоо 11 болгон зөвлөлийн гишүүд суугаад бүгдээрээ санал өгөх тэгш эрхтэйгээр саналаа ингээд эрхтэйгээр оролцоод гар өргөж шийддэг тийм зарчим бол манайд хуулиараа байхгүй. Хуулиар зохицуулт байхгүй байхгүй. Ерөнхийлөгч байхдаа бол ерөнхийлөгч өөрөө шийдвэр гаргаа явна. Байхгүй үед нь дэргүндэд тэгээд дараалалаараа шийдвэрүүд орлоод гаргаад явдаг. Ийм л зохицуулт явж ирсэн. Таныг албатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг тайлбар авсан уу? Тийм, одоогор тийм асуудал ирээгүй байгаа. Хэрвээ шаардлагатай гэвэл одоо би өөрийнхөө хийж гүйцэтгэж байсан ажил өөрийнхөө функц Төв банктай холбоотой ямар ч асуудлаар одоо шалгуулах юм уу, тайлбар өгөх юм, мэдээлэл юм. Хуулийн өрөөнд бол ажиллахад бэлэн байна л. За ерөнхийдөө битгаар ярилцах хугацаа бол дуусчин. Тэгээд үзэгчдийн хувьд иргэдийн хувьд нэг массын дунд л ийм ойлголт байгаа. Ер нь өнгөрсөн хугацаанд зол жаргалын үед ялангуяа одоо энэ Төв банкныхан бол их дураараа дөргижсэн байна. Их мөнгийг үрлэгэн зарцуулсан байна л гэдэг ийм ойлголт төрчөөд байна л да. Үнэхээр дур мэдээ зарцуулах зүйл байж болох юм уу? Бүгд л одоо ажилчдын нийгмийн хангамжийн асуудлыг ярьж байгаа шиг байна тийм үү? Би над тэгж бодохгүй байгаа. Харин зүгээр энэ асуудал их улс төрөгчдийн төвшөнд, их хурлын төвшөнд ил гарч ярьсан тэр цаг мөчн л зол жаргал ерөнхийлөгчийн үед л таарчих шиг болно лээ. Би банкны системд үндсэндээ 20 жил ажилласан, Төв банкнд 20 жил ажилласан. Сүүлийн 6 жил тэрүүн дэд ерөнхийлөгчийн албыг хашихтаа 2 ч ерөнхийлөгчийн дэргэд хамтарч ажилласан юм байна. Тэгэхээр өнөөдөр яг сэтгүүлчд ингээд сонирхоод асуугаад идэв. Би цуг ажиллаж байсан удирдлага ерөнхийлөгчнийхээ ажил үүрэгт нь дүгнэлт өгөх тийм субъект нь би биш. Тэр хамгийн зохимжгүй асуудал. Тэгээ одоо байгаа хуулийнхаа эрх мэдлийнхээ хүрээнд ерөнхийлөгчнөр өөрсдөө багийг бүрдүүлээд өөрсдөө ямар бодлого шийдвэрийн зөв байна тэрийг гаргаад ингээ явдаг л та. Дэд ерөнхийлөгчдийн хувьд одоо хариуцуулсан өөрсдөө чиглэлээр ерөнхийлөгч Төв банк одоо бодлого шийдвэрээ гаргахад нь дэм болоод л ингээд л явдаг. Ийм бидний одоо багийн Төв банкны багийн зарчим бол яг энэгээр л явдаг. Тэрнээс биш одоо Америкийн одоо барууны стандартаар бодлогын зөвлөлд 11 хүн суугаад бүгдээрээ одоо ижил статустайгаар гар өргөх зарчмаар асуудлаа шийдээ явдаг. Тэгвэл манад бол одоо хуулиараа тийм зохицуулт байхгүй. Тэрнээс биш урд нь ч одоо аль ч ерөнхийлөгч үед энэ 20 хэдэн жилийн Төв банкны энэ хугацаанд өмнө нь ч байсан. За ажилчдынхаа одоо болсон хүчний асуудал шүү дээ. Болсон хүчнийг тодорхой байлгах энэ чиглэлийн энэ урамшууллын асуудлууд бол үеийн үед байж ирсэн. Төв банкнд ер нь 10-15 жил доктортой ажилласан ажилчид одоо байранд ордог, сургууль одоо дараагийн шатныхаа одоо мэдгүүлсрээд ажиллах сургуульд явдаг, цалингаа нэмэгдүүлдэг, урамшуул авдаг системүүд урд нь байсан. Харин сүүлийн должрол зэрэглэгчийн үед гарсан өөрчлөлт нь бол харин ч энэ жоохон буурж багасгаж ирсэн шүү. Яг ингээд тоон дөнгө харах юм бол урд нь бол одоо байр гэдэг байсан. Тэр байр чинь бол одоо бол зах зээлийн үнэлгээ маш том өндөр болоо явна шүү дээ. Тэр нь нэлээд багасгаж орж ирсэн. Мөнгөнд тэр байраар нь олгодог, биетээр нь олгодог болоод мөнгөн хөрөнгөөр олгодог болсон энэ өөрчлөлт. Мөнгөн хөрөнгөний тэр байрт нь урд нь өмнө үжсэндээ байраар суцууд харах юм бол мөнгөнд нь хамаагүй багасж орж ирсэн. Ийм л зүйлүүд байна. За баярлалаа. За анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ 7 хоногийн онцлог хүн улсын хурлын гишүүн Болдын Жавхлан байлаа. Тэгэхээр нийгэмд бас анхаарлын төвд ороод байгаа банкны тухай хуульд ямар өөрчлөлт орох гээд байгаа юм бэ гэдэг талаар та бүхэнд одоо гишүүн бол бодтой илүү дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгээ нээлттэй ил тод байсан танд маш их баярлалаа. За баярлалаа үзэгч та.